Сайхан уу 5 дахь влогороо өвөөмэгийн эмнэлэгт 7 хоног асарсан тухай үйл явдлаа дурсамжлан хадгалахаар шийдсэн. За ингээд архуу үйлс клиник эмнэлэгт өвөө мам 7 хоног хэвцэн. Тэгээд 7 хоног би сахисан байгаа. Хай. Өдөр 4 сарын эдэмлээ. Айсан юм ээ. Тэгээд өвөө эмигээ эмнэлэгт хитүүлээд 3 хоног болж байна. Тэгээд өчтөр шөнө сахиж жоохон нойргон хонсон. Тэгээд цаг илүүгээ яваад цэцэлчаад цайгаа авчиад явж байна. Нөгөө жоохон амар том зүгтэй мяарч явж болохоор албаар малгайгаа бууралж өмссөн. Яад би гэдэггүй. За өнөөдөр кофегаа уусан болохоор авчих баха гэж бодож байна. Энийг одоо би яг одоогоор бол ямар влог хийхээ мэдэхгүй байна. Гэтэ ямар нэг влогт орох бах. Ямар нэг нэр өгөх бах. Ямар ч тийм өдөр юмрхүү явж байна. За ер нь нөгөө өглөө оройгүй өндөр хүн цаг сагсан учраас кофегоор л энэ 7 хоногийг тавсан байгаа. За тэгээд өвөө маань хөл мөн тавчаас эмчээс өвөөгөө маш сайн алхуулах даалгавар аваад өвөөгөө сайн алхуулж байгаа. Таан ч өвөө маань ядраад суугаад ер нь л алхах дургу шинжтэй байсан да. Тэгээд алхахгүй суухаараа өвөө минь нэртэй нийлээд хүзэр тоглож байна. Ер нь бол маш хурдан найзуудтай болоод эмнэлгийн 7 хоногийг уйдахаар өнгөрүүлсэн шүү манай өвөө. За энэ хооронд эмээ юу ийдсэн бэ гэхээр нэг ном бариад авсан. Тэгээд энэ ном нь маш их таалагдсан учраас бүтэн 7 хоног уншсаар агаад гарахтаа аль хэдийн дуусгаад гарсан гавьяатай. За энэ хооронд эмээгүүд аль болох шүл устай амин дэвтэй хоол хийхийг хичээсэн шүү. Эмнэлэгт бид 3 хонжоогоо байдал нь өвөө эмээ мэдээж ортой. Надад 3 санал оногдсон. Энэ 3 санал дээр 7 хонсон байгаа. Мэдээж шүүн бол бүтэн найртай хонохгүй өвөө эмээгээ хавцсан нь тэгээд мэдээж 3 санал дээр тогтой хандахгүй, нойр өрөхгүй. Тэгэхээр энэ цонхол надад нэлээд хань болсон да. Гэлгоо яваад 1 цаг дуг хийчих явж байгаа нөгөө 2-3 хоног дарааллаад нойргоо хончхоор жоохон яарах шинжтэйсэн. Тэгээд гэлгоо харж ганц 2 цаг амарчаад эмнэлэг рүү явдаг байсан. Эмнэлэгт хамгийн гоёороо байсан дүр төрхөн л энэ. Нэрээ нэг сонирхолтой зүйл болсноо би ингээд кофе уух гад гарч чаддгүй. Тэгээд онлайнаар хөрөлтэй кофе шоп суулсан чинь нэг байсан. Тэгээд кофе захиалсан чинь надад ийм кебаб бэлэг болгоод өгсөн. Энэ бүр амар баярлсан. Эмнэлгийн сүүлийн гардаг өдөр бусад нөгөө эмнэлэгт хэвтчихсэн үйлчлүүлэгч эмээ өвөнөр намайг өвөөгөө сайн асарлаа гэж далим өгсөн. За ингээд эмнэлэгт өвөө эмээгээ асарсан 7 хоног үнэхээр ал явдалтай, дурсамжтай байсан. Тэгээд эмнэлэгт яг эмчлүүлж хэвтээгүү ч гэсэн эрүүл байхын үн цэнийг ойлгуулсан эмээ өвөөгөө илүү хайрлсан 7 хоног ингээд туслаа да. Өвөө эмээ 7 хоногийн дараа эдгээс гаргачаад гэр бүлээрээ салхинд гараад одоо ирж амар гой сэргэл тавлаа. Энэхүү бичлэгийг үзэж байгаа танд эмээ өвөө байгаа бол амьд байгаа дээр нь сайн хайрлаж хал амжилж асраарай гэж хэлмээр байна. Тэгээд мөн амьд байгаа дээр нь эмээ өвөөсөө удам судар өв эцэг яхаа талаар маш сайн асууж агаарай. Энэ эмнэлгийн 7 хоногийн хугацаанд эмээ маань надад удам судар эмээ өвгийн талаар маш сайн ярьж хэлж өгсөн байгаа. За ингээд миний дурсамжтай адал явдалтай эмнэлгийн 7 хоног үгээр таслаа баяртай.